Монгол Улсын их хурлын сонгуулийн 1-р тойрогт их намаас Гомдоржийн инх хамгаалан, Нэргийн төвшин мөнх, Бямбагийн буян жаргал, Сүхбаатарын бүтэмж, Гинд очрын хаян хэрваа, Пүрэв арагчаагийн Батулга, Үлзий пүрвийн шинэхүү нар тус тус нэр дэвшжээ. Тэгэхээр иргэний хөдөлгөөний нам гэдэг энэ улс төрийн хүчнийг сонгож итгэл үнэмшил нэгдэж орж ирсэн учир шалтгаан бас юундаа байна уу? Иргэний хөдөлгөөний намаас 2022 оны Монгол Улсын их хурлын сонгуульд дэвшүүлж байгаа өрийн хөтөлбөрийн онол, суур үндсүүд дээр таныг зарчим нэгдэж байгаа болов уу гэж урьдчилж таамаглаж байна. Тэгэхээр эндээс соёлын яриагаа эхлэе. За тэгээ. За юуны өөрийгөө танилцуулъя. За намайг Сүхбаатарын бүтэмж гэдэг Арангаа аймгийн Эрдэнэ-Мандал сумын угуул. За манай ээж хоёр бол хоёулаа Арангаа Эрдэнэ-Мандалд төрж өссөн хүмүүсүүд байдаг. За ер нь яг манай өөрөө юу л да орчууд дэвлэлийн орны сэлбэрчин хүн байсан. Тэгээд миний хүүхэд нас бол яг мод одоо тэр мод сэлбэр хийх, цутгуур хийх яг энэ орчин төгсөд төрөнсөн. Тэгээд эндээс яг би юу ойлгосон бэ гэхээр Монголын өв соёл гэж ямар агуу юм бэ те. Тэгээд тэндээс тэгээд тэр монголчууд ер нь одоо энэ тэр одоо урлаг талаас нь тэр уруухан гэдэг зүйл нь яаж өвлөж ирсэн бэ гэдгийг ааваасаа их сурсан. Тэгээ эндээс эхэлж түүх гэдэг зүйлийг сонирхож эхэлсэн. За тэгээ түүхээс эхлээд би ер нь тэр Монголын 13 дугаар зууны үеийн түүхүүдийг ялангуяа сонирхоо тэр үеийн баатарлаг түүхүүд хүүхэд наснд бол маш гайхамшигтай байгаа шүү дээ. Тэрийг бүр одоо их уншаал те. Тэгээ тэр үеийн баатруудыг сонирхол ингэж явсараагаа яг эд нэг ажлын гараан дээр гарч ирээл ингээл ажил амьдрал руугаа оролцоод тэгэл нийгмийн харилцаанд ороод ирэхин цагт ер нь энэ улс их орны яг нөхцөл байдал, улс төрийн байдал ч юм уу те ялчгүй оролцоод ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ нэрийн зөв юм уу те. Тэгээд яг энэ маань өөрөө яг бидний хөгжих ёстой зам маань байсан юм уу гэдэг тийм эрэл хайгуул эхэлсэн л те өөрийнхөө хувьд. Би яг өөрөө банкны салбарт аудитын чиглэлээр хяналт шалгалтаар 12 жил ажилласан. Тэгээд яг нэг хяналтын их гэдэг утгаараа санхүүгийн салбар руу орохоор банкч өөрөө нөгөө бүх үйл ажиллагаа руу оролцдог. Тэгээд янз янзын төсөл хөтөлбөр бүх одоо төрлийн зээлийн судалгаа гэж эднэрийг сонирхдаг болохоор яг тийм уламжлалт нүүдлийн аж ахуйтай холбоотой зээлүүд ялангуяа их сонирхол татдаг тийм. Тэдний судалгаанууд бас их сонирн байдаг. Тэгэл тэр нь яагаад ингэж хөгжиж болдог юм болоо? Энэ болон одоо сайхан газар нутаг мал аж ахуй байхад яагаад эднийг ингэж эргэлтэнд оруулж болдгоо болоо ч юм уу нэг иймэрхүү нэг асуултууд байн гардаг байсан. Тэрнээс эхлээд ер нь тэгэл одоо манай найз нөхдүүд гадаадын орнуудад сурж байгаа эднэртэйгээ холбогдоод энэ талаар их ярина. Тэгээд энэ монголчуудын ер нь одоо нэг л тийм болохгүй байгааг нь ярилцаал байдаг те. Яг юундаа болохгүй байгаа юм. Юу болоод байгаа юм ингээл. Яавал зөв болох гээд ингээд бас хайгаад байдаг те. Тэрийг мэдтгүү. Тэгэл ингээл хайгаад байдаг. Тэгэд бид нар сүултээ байхад энэ хэд найзуудын групп байдаг. Ихэнх нь гадаадд байгаа л да. Тэгээ ярилцаж за ер нь бүр гэр бүлийн хүмүүжлээс эхлэх ёстой байна. Энэ одоо хүнийг засаа гэх юм бол энэ улсын орны хөгжил гэдэг зүйл гэдэг дээр зүгээр бидний хитэн зүгээр багын найзуудад тийм дүнэлтэнд хүрч байгаа юм л та. Тэгээ энэ ч орог зүв байсан юм билээ сүүл нь бодоод байгаа. Тэгээд нэг иймэрхүү эрэл хайгуул хийгээд тэгээд нөгөө өөх түүхтэйгээ холбогдоод ингээд явсаар байгаа сүлд нь яг энэ үзэл баримталтай би танилцсан, таарсан. Тэгээд яг би бас өөрийгөө хацтай хүн гэж боддөө. Одоо 90 зүгээр би ч гэхгүй бидний үеийн залуучууд их хацтай. Яагаад гэвэл бид нар ч одоо шилжилтийн үеийн нийгэмд явж байгаа гэж ярьдаг те. Гэтэл энэ нийгэм маань өөрөө биднэрт дэлхийн дахинтай танилцах те, нээлттэй байх, ямар ч мэдээллийг олж авах боломжоор хангаж байна. Эргээд бас хүүхд түүгээс судлах бас боломжийг би нээж өгсөн. Тэгээд нүүдэлчин аж ахуй гэд одоо нүүдэлчин соёл иргэншил гэдэг ямар агуу зүйл вэ гэдгийг ойлгох юм бүх боломжийг нээж өгсөн гэж ойлгодог. Тэгээд суурьшмал иргэншлээс ялгаатай зүйл нь юу юм? Хөссөн хүн болго энийг одоо уншаад хараад судалж болж байна л да те. Тэгэхээр энэ бүхнийг ингээд судалж хайгаад ингээд ирэлхийлээд яваад хахаар ер нь бол Монголын энэ нүүдлийн соёл иргэншил гэдэг зүйл чи өөрөө ямар агуу зүйл байсан юм бэ. Тэр 13 дугаар зуунд тэр Монголын тэр том одоо хаан тусууд яаж оршин тогтнож исэн бэ те. Тэгээд энэ одоо тэр Японы эрдэмтэд төрөл хэлсэн байсан. Ер нь бол дэлхийн хөгжил бол Монголоос эхэлтэй гэх те. Тэгэхээр энэ яг үнэн үг санагддаг. Тэгэхээр энэ бүх тэр анхны мөнгөнд тэмдэгт. Тэгэл тэр анхны тэр тээвэр логистик те. Тэр анхны гисэн болгоныг ямар санд саяхан тэр Монгол Улсын их сургуулийн эрдэмтдийн баг явсаар Илхан тулсын үеийн тэр нөгөө одоо тэр Дундад Азийн улсуудаас судалгаа хийсэн дээр гарсан байгаа байхгүй. Тэн дээр юу гарч ийн гэхээр анхны мэдрэлийн имлэг тэнд байгуулж байсан. Тэр мэдрэлийн имлэг Монгол хатан байгуулж байсан байх жишээ нэ те. Анхны гисэн болгоныг дэлхийд ингэж тавьсан энэ үндэстэг өнөөдөр яагаад юм байгаа юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ том соёл иргэншил уулмар ямар нэг хэлбэрээр байж л таараа.
ямар нэг хэлбэрээр үлдсэн л байгаа тий. Тэгээ одоо дэлхийн бас нээлттэй болсноор дэлхийн улс орнууд судалгаагаа хийдэг болчих бүгдээрээ хүлээн зөвшөөрдөг болчих тий. Монгол гэдэг ийм үндэстэн ингэж дэлхийд ингэж байсан юм байна. Монголын тэр их амар амгаланчууд хүн болгон л ярьж штэ. Монгол хаанчилж их үед тэр дэлхийн одоо хаанаас ч хаач өрсөн тэр амар амгалан байдал байсан юм байна. Шуудан холбоо харилцаа яаж явж байсан, хөгжил нь ямар байсан те. Тэрийг бүгд хүлээн зөвшөөрөөд бүх одоо түүхэн сурвалжаар батлагдчихж штэ. Тэгэхээр энэ зүйлийг тэр өвөг дээдс хийж чадсан гэдэг чинь тэрэнд нэг онол арга зүй байсан байгаа даа. Яг үнэн тий. Тэр нэг ил хаант улс, Алтан ордны улс, Юан гүрэн те. Одоо тэр том гүрнүүд энэ бүгд нэг одоо загвараар ижилхэн хөгжсөн тий. Зөвхөн дотооддоо амгалан тогтоогоо зогсохгүй дэлхийд техник амарчулсан гэдэг байгаа шүү дээ. Тий, ер нь бол дэлхийд техник амарчулсан. Би зүгээр яг хуу ингээд бас яг хуу би зүгээр сонирхтол хүн л дээ түүх судлаач бол биш. Сонирхох судлах хоёр ялгаатай баг тий. Тэгээд ингээд сонирхоод байхад бол зүгээр нөгөө нэг хоорондын ойлгомжлгүй байдлаас болоод ер нь бол хоорондын хагарлаас болж л Монголын том гүрнүүд ер нь жоохон Монгол руу орсон гэдэг яригддаг тий. Тэр нь үнэн баг гэж боддог. Тэгтэл тэр олон зуун сая хүн төрлөختөн хүн ам яагаад тэдний хаанчлалыг эсэргүүцээгүй юм? Тэдний эсрэг яагаад бослоо тэмцэл тэгж газар авч гараагүй юм? Тэр бол тэр хүмүүсийн амар амгалан амьдрах нөхцөлийг тэр үеийн хаанчилж байсан монголчууд олгож чадчихсан байгаа байхгүй. Энэ бол яг үнэн баггүй тий. Хүн амар амгалан байх юм бол ад жаргалтай амьдрах юм бол өөрөө юу үсгэн тий. Болж штэ тэгэл амьдрна гэсэн. Тэгэхээр энийг бий болгож исэн энэ өвөг дээдсийн маань онол арга зүй ямар нэгэн зүйл одоо байгаа гэж итгэж явсан. За тэр зүйл энэ алтан дээд гэрээ гэдэг зүйл байт юм байна гэдгийг би сүүлд олж мэдсэн. Тэгээд энэ бол тэгэхээр хайж исэн юм олцохоор эргэлзээгүй итгэнэ гэдэг шиг те. Би бол за энэ бол үнэхээр муу юм байна. Энэ муу юм байна. Ер нь бол яг хоо орхос өмнө мэдэн судалсан л таас яг юу яригадаад байгаа, юу яриад байгаа. Итгэхийн тулд бас эргэлзэх шаардлагатай гэж байна шүү дээ те. Бас эргэлзсэн. Тэгээл нөгөө нэг одоо залуу хүний хувьд одоо юу юм да одоо ингээ нэг монголчууд одоо нэг ёс заншил шашин хоёроо ялгахаа болсон гэдэг. Тэр яг үнэ. Одоо нэг уурган дээгүүр халахдаггүй гэдэг нь одоо шашин юм уу, ёс заншил юм уу бүү мэд те. Гэтэл яг ингээд ялгаад ойлгоод ирэх юм бол эн чинь өөрөө ёс заншил байгаа байхгүй. Тэгээд ёс заншил гэдэг зүйлийг юу гэж ойлгомоор юм бэ гэхээр миний харвал олон зуун жилийн туршид хүн одоо монголчууд ялангуяа амьдрах хугацаанд зүгээр яг өөрсдийн одоо бодит амьдрал дээрээ тестлээд гэж яриа л да те. Одоо туршиж үзээд энэ нь болдго юм байна, энэ нь болдго юм байна гэдгээ үеэс үед амнаас амд дамжуулаад үр хүүхдтэй маш тийм богинохон бөгөөд ойлгомжтой хэлбэрээр хэлж үлдээсэн зүйлийг л би ёс заншил гэж ойлгоод байгаа. Шалгарсан амьдрах хэв маяг гэсэн үг тийм. Тэрийг заавал барууныхан шиг тийм нэг номон дээр бичсэн л бол үнэн гэдгээр би бол ойлгомоор байдаг байхгүй. Одоо сүүлийн шинжлэх ухаан чинь тийм шүү дээ. Ямар нэг байдлаар энэ тэнд нэг тийм улам өр үлдсэн ном цаасан дээр нэг юм үлдсэнд бол энэ нотлох баримт гэж хараад байдаг. Археологийн олдон молдор хайгаад ч юм уу те. Гэтэл нүүдлийн соёл иргэншил гэдэг зүйл чинь өөрөө тийм шүү байхгүй. Тэр нөгөө нэг амнаас дамжих те. Тэр ардын одоо нөгөө нэг туйл хайлах ч юм уу тэр ёс тэр дээр үе отог омгийн амьдралын хэв маяг тэр айл өрхүүд тэр отоглож буудаг байсан хэлбэр те. Тэр мал аж ахуйгаа нөгөө нэг хоньны ээлж гэдэг шиг ингэж ээлжиж хариулдаг байсан. Тэр чинь бүр одоо маш гайхамшигтай ажлын зохион байгуулалт хуваар байгаа байхгүй. Тэгээ энэ минь хүртэл ингээд хүнд ингээд амрах боломжийг олгочдөг те. Тэгээ үр хүүхдүүдэд хүмүүжүүлэх боломж нь тэндээ байдаг. Тэгээ өтгөс өвгөд нь үр хүүхдүүдэд сургадаг. Тэгээ өтгөс өвгөдөө нөгөө одоо залуучууд нь сонсдог. Тэрийгэ үнддэг гэдэг те. Энэ чинь бүр сургалтын систем, амьдралын бүх зүйл тэнд байгаа байхгүй. Малчины нэг хотелд бүх юм багтцсан. Тэгээ яг зүгээр ингээд сонирхож ингээд танилцаж явж байхдаа нэг бас зүйл сонсч байсан юу гэхээр тэр Европоос ирсэн нэг ламын судалгаан дээр тэр хүн тайлагнахтаа тэгж хэлсэн байдаг байхгүй. Ер нь бол нэг настай хүн Монголд нас барахад одоо Европт нэг номын сан шатсандаа одоо тэнцэх хэмжээний одоо мэдлэг үгүй болдгоо гэж. Дээлтэй судар гэж хэлдэг тийм өтгөс борлоо. Наач ихгүй юм дээлтэй судар гэдэг. Тэгэхээр энэ бол үнэхээр гайхамшигтай одоо өв соёл тийм. Тэрийг заавал нэг цаасан дээр буулгасан байх ер нь алгатай ч юм уу тийм. Энийг бид нэр европчуудад заавал нотлох шаардлагатай ч юм уу тийм. Тийм биз дээ сууршмал хэрэгжлээ. Өөр нэгэн онцлогтой зүйл байхад ягаад бид нэр тэднийхээр заавал ингээд одоо цаасан дээр байхгүй бол энэ бол судалгаа биш ч юм уу, онол биш ч юм уу гэж ойлгоод байгаа. Энийг бол би ойлгодгүй. Ардын уран зохиолч Бавгийн Лавгсран агсан нэгэн эфирт бас хэлжсэн санагдаж байна. Тэгэхээр нүүдэлчд бол түүхээ тархиндаа бичдэг байсан. Яг. Европууд бол суурин иргэншлийнхэн бол түүхээ цаасан дээр бичиж үлдээд юм аа. Тэгээд энийг харах юм бол дэлхийн хүн төрөлхтний түүхэнд оюун бэлэг, оюун санаа тэр цээжний агуу их одоо тэлэлтийг
хөгжлийг харуулж чадсан үндэстэн бол монголчуудаас өөр байх учиргүй байх үндэсгүй байна гэж. Тэгэхээр монголчуудын энэ оюун санааны энэ агуу их багтаамж эзлэхүүн те тэр өв соёлыг өсөж хөгжих явцдаа нүдээр харж хийгээд биеэр үйлдэхүүгээр үйлсжсэн монгол хүнд хэрхэн яаж аав ээжээс удмаас удам дамжиж ирдгийм бэ гэдгийг таны бол би жишээ нь өөрийнхөө амьдрал дээр мэдэрсэн байна гэж бодож байна. Тэгэхээр таны аавын одоо гар урлал тэр гараар бүтээж байгаа үйл танд энэ монгол оюун ухаан гэдэг зүйлийг хэрхэн яаж төлөвшүүлсэн бэ? Эргээд бодоход. Яг энэ их гоё асуулт байна. Ер нь мод гэдэг зүйл өөрөө их сонин бүтцтэй одоо байгалийн нэг элемент шүү дээ. Сэлбэр чи хүн юу сурдаг вэ гэдгийг би хэл. Төвчээртэй байдал, гэрхай байдал те. Тэгээд дээрэс нь алдаа гаргадаг байдлыг одоо сэлбэрч хүн сурдаг. Энэ бол хүмүүс зүгээр сэлбэрчин хэрэг нэг тийм энгийн нэг байдал зүйл шиг ойлгодог л да. Гэтэл эн чинь бүхэл бүтэн бас нэг мэрэгжил салбар шинжлэх ухаан байхгүй. Модыг зорж явахад ингээд нэг л илүү авчих юм дахиж нааж болтгоо. Тэгэх юм бол тэр деталь тэр чигээрээ өөрчлөгддөг. Хэлбэр номтой болдог. Хэмжээ нь өөрчлөгддөг ч юм уу тийм байдаг. Учраас төвчээртэй байдлыг хүн сургадаг. Тэгээ бас олон зүйлийг судлах шаардлага гардаг. Хийж байгаа юмаа судлаа шүү дээ тий. Амьтан гэхэд биологийн хэлбэр зүгээс нь ахуулаад судалж эхэлдэг. Угалц гэхэд үнэхээр ийм угалц байт юм уу? Энэ угалцных нь цаад утга учир нь юу юм те? Тэгээ энэ хэлбэр нь өөрөө юу илэрхийлж байгаа. Одоо тэр манад ялангуяа тэр шарын шашиг хөгжсөнтэй холбоотой тэдний утга учир тайлбарыг олон юм байдаг. Тэрийг зөв хийх ёстой байдаг те. Тэгээ гихчлэн яг би тийм амар мэрэгжлийн юм биш л дээ. Гэтэ зүгээр ямар ч байсан аваагаа ингээд дагаад нэлээд юм хийжсэн бас сонирхож байсан. Тэгээ манай надад нэг үнэ үг загчсан. Тэр нь юу гэх юм бол миний хөө хийж чадахгүй юм а бит хийж байгаарай. Бурхан эзэж бит хийж байгаарай. Тэр чинь амьтай зүйл үүдэн шүү те. Тэг гэдэг зүйлийг одоо чаддаг мэддэг хүн хийх ёстой байд юм шүү. Тэр захаасаа давал бол эзэж тиймэрхүү төрлийн юм руу сонирхож байгаагүй. Одоо тийм сэлбэртэй ширээ нэрээ тиймэрхүү шатар матар ч юм уу те. Морин хоормоор тиймэрхүү юм хийдэг байсан. Монгол сонголт гэж иргэний ном уриалж байна. Тэгэхээр энэ Монгол сонголтын цаана танд Монголын ямар эрх ашигуд харагдаж байгаа вэ? Монгол сонголт хийгдснээрээ мэдээж урьд өмнө сонголт бид хийж исэн боловч энд Монгол ямар нэгэн байдлаар эрх ашигаа хангуулж юм уу хамгаалуулж чадаагүй байна гэдэг нэг шүүмжлэлтэй талын дүгнэлт бууж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сонголт иргэний хөдөлгөөний намын сонголт хийгдснээрээ Монголын эрх ашиг, язгуур эрх ашигуд хэрхэн ямар төвшөнд хангагдах болцоотой гэж та үзэж байна уу? Энэ үзэл онолууд мөрийн хөтөлбөр дээр хэрхэн тусгaalж чадсан бэ? За, ер нь бол өнгөрсөн 34 жилийн асуудлыг ярих байх л та тийм. Энэ хугацаанд бол одоо зөв буруу гэдгийг бол би бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бид нэр ямар ч байсан тийм яг хангалттай төвшөнд байсан уу үгүй. Тэрийг бол буруу гэж шууд хэлэхгүй ч гэсэн тийм. Ямар ч байсан хөгжгөөд бид бүгдээрээ ирэл хайгуул хийсэн. Тэр бол үнэн. Бүгд л хийсэн. Гэхдээ намын дарга хэлдгээр буруу зам дээр хийсэн. Одоо бид нэр зөв зам дээр гарах нь энэ бидний нүүдэлчин соёл иргэншилт дээр тулгуурлах юм байна гэдгийг нь үнэн. За монголчууд юу хожих юм бэ гэх юм бол өнөөдөр яг энэ уул уурхайг ухаад богино хэмжээнд гэж гаргаж мөнгө олоод энэ хэлбэр маань урт хугацаанд ер нь биднэрт юу гэх юм. Энэ орж ирээд байгаа төсөв төрөмжлөгдөд байгаа мөнгө хөрөнгө бидний 34 жилийн хугацаанд яг бодитойгоор яг ард иргэдэд юу өгсөн юм. Энэ бол айгүй тийм одоо тодорхойгүй зүйл байхгүй юу. Хэсэг гэр бүл байцсан уу байцсан. Энэ бол нийгмээрээ мэдж байгаа асуудал тийм. Тэгэхээр би бол одоо энэ нүүдэлчин соёл иргэншилт толгойн хөгжлийн хөтөлбөр гэдэг зүйл бол тэр газрыг ухаж нэг хэсэг хүн мөнгө олох биш. Энэ бол нийтээрээ те одоо амжиргаагаа дэвшлүүлэх боломж гэж би харж байгаа. Сумын төвийн хөгжлийг ярьж байна те, багийн хөгжлийг ярьж байна. Өрх гэрийн тэр одоо өнөөдрийн төвшөнд айл гэрт байгаа тэр малчтад байгаа тэр малын тэр ашиг шимийг эдийн засгийн эргэлтэнд оруулах асуудал яригдчихэж байна. Төсөл хөтөлбөрүүд 128 жилийн төлөвлөгөө гэдэг байгаа. Ер нь бол тэр анхны одоо намын угаасаа юу суур үнэт зүйл нь тэр байна шүү дээ. Нүүдлийн соёл иргэншилт одоо суурилсан эдийн засгийн тогтолцоо бий болгоно л гэж. Тэгэхээр тэнд байгаа малчид шууд замаар үр ашгийг хүртэнэ. Бүгд хүртэнэ. За тэгээд ингээд эдийн засгийн эргэлтэнд малаа оруулаад ирэхээр тэр хүмүүс яах вэ? Малаа чугуу өдөн татаад эхэлнэ. Энэ олон нөгөө нэг тооны араас үзүүлдэж байгаа зүйл чинь багасаад эхэлнэ. Гэхдээ нэг олж байгаа орлого нь те 100 малтай байхад нэг орлого олдог байл та. 1000 малтай байхад олдог орлого хоёр тэнцүү байх юм бол хүн 100 малтайг сонгоно үстэй. Чанараа сонгоно шүү дээ. Тэгэхээр одоо энэ тооны араас үзүүлж байгаа асуудал өөрөө автоматар шийдэгдэнэ гэж би бол ойлгож байгаа.
Тэгэхээр чанартай мал аж ахуй гэдэг зүйл өөрөө үүснэ. Нөгөө нэг малын генийг сайжруулах ажлууд аяндаа монголчууд өөрсөндөө генд нь байгаа учраас тэрийг сайжруулаад явчихна. Тэрийг нэг зааварлаад байгаа ч юм байхгүй. Миний зүгээс тэрийг бол хэлж өгч мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг бол малчид өөрснөө мэдж байгаа учраас гол нь боломжийг олгож эхэлж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр тэр хөдөөгийн хөгжил гэдэг зүйл бол одоо нөгөө бидний ойлгоод байгаа шиг одоо юу гэх одоо нүүдлийн соёл иргэншилгээл ярангууд одоо миний үеийн залуучуудын дийлэнх нь нөгөө нэг өөлөн малчид өөл нэг гэртэй нөгөө нэг өвлж аварч чач юм уу те нөгөө нэг мал гэж ойлгоо. Тийм бол биш. Одоо намын баримтлж байгаа бидний баримтлж байгаа үзэл баримтлал юу гэх юм бол орчин үед нийцсэн амьдралын хэв маягийг хөдөө орнуудад бий болгоно л гэж байна. Тэрийг одоо маш зүгээр ойлгомоор байгаа байхгүй залууч. Тэгэхээр энэ бүх үнэт зүйлүүд яг ингэж байх боломжтой учраас би бол энэний төлөө тий энэ зүйлийг одоо бүтээлсгийн төлөө залуу хүний хувьд өөрийнхөө туршлага мэдлэгийг бас ингээд улсын орондоо өмөр байгаа учраас тэгээд энэ сонголтыг би бол хийж ингээд намынхаа нөхдийн итгэлийг одоо өвлөж ингэж нэр дэвшиж байгаа. За амжилт хүсье танд баярлалаа. За баярлалаа. Тэнгэр сонголт, хаан сонголт, мөнх сонголт, Монгол сонголт.